Roxy өдрийн минь өглөөний минь оройны минь дахиж нэг бичлэгээр уулзж байна. Тэгээд намайг дагдаг хүмүүсээ бол намайг хийсэн хэмжээл гэдэг. Тэгээд шинээр ирсэн бол та нарын нэрийг Roxy гэдэг. Subscribe дараарай. Subscribe дарах юм бол Roxy. За тэгэхээр өнөөдрийн бичлэг та нар гачигэн дээрээс харсан бах. Тэгээд би өөрөө Солонгост амьдарч Солонгост сурдаг. Тэгээд энд ингээд сурж амьдрахад ер нь байр түрээслэх ч юм уу те сургууль алах сургуулийн төлбөр гэдэргээд би өмнө нь болохоор сургуулийн талаар нэлээд ярьсан байгаа. Тэгээ энэ удаа болохоор байрны талаар ярих гэж бодлоо. Тэгээ миний амьдардаг байр болохоор ингээд ийм жижигхэн өрөө байдаг байгаа. Амар жижиг өрөө. Гэтэ оюут үнд бол иймэрхүү өрөө байхт юу хангалттай байдаг. Яг тэгээ хүн болгоны хэрэгцээ өөрлөлтүүд надад бол тэгэл энэ өрөө болчтын тэгээд уусаа энэ жижиг өрөөнд хөдлөгч арга байдаг болохоор ер нь байнга элдэ гадаа сургууль руугаа яваал тэг энэ тэрүүгээр ингээл алхахдаг ч юм уу ер нь нэг тиймэрхүү аргаар амьддаг аа тэг. Тэгээ энэ байр нь энэ иймэрхүү байрыг болохоор юу гэдэг вэ гэхээр Кошион гэдэг миний амьдардаг төрлийн байрыг тэгээд ер нь энд ирсэн Монгол оюутнууд болохоор янз янзын төрлийн байранд амьдардаг. Одоо жишээлбэл зарим нь one room, two room буюу одоо нэг өрөө, хоёр өрөө жижигхэн байрнууд байдаг. Тэдгээр нь болохоор нэг юм хуучны байрнууд байдаг. Эсвэл юу гэдэг вэ? Hostel гэдэг арай юм шинэлэг загварын тэ арай гоё стайлтай тэ арай нэг амьдрахад гоё үгүй ямар ч гэсэн тэр одоо one room, two room-ээс арай гайгүй гоё газрууд байдаг. Тэдгээр нь болохоор өмнө нь ингээд нэмэгдээ явцдаг. Гэхдээ нэг амар ялгаа байдгүй юм дөө сар одоо сар болгон одоо заяа миний амьдардаг одоо юм Кошион гэдэг юм олноороо тэ нэг өрөөнд байдаг голдоо нэг галтгаатай ийм байрнууд болохоор ер нь бол 200,000-аас дээшгээ 250 300 гэдэг ч юм уу байдаг. One room, two room болохоор нэг ус цахилгаанаа бас тусдаа төлдөг болохоор тэ замгийн багтаа 150 200 250 явдаг. Манай Кошионод болохоор ихвчлэн ус, цахилгаан, газ нэм мөнгнүүд бараг байдгүй. Тэдгээр тэр нөө төлбөртөө хамт явцдаг байхгүй юу? Тэгээд хостелууд болохоор арай гоё юм гэсэндээ арай илүү үнэтэй. Тэгээд дээрэс нь ус цахилгаанаа бас өөрөө төлнө, интернет өдрөө өөрөө төлнө. За тэгэхээр Кошион гэдэг нь одоо тий ямар хуу бүтцтэй гэдэг харуулъя. За энэ өрөөнөөс гарна. Тэгэд би ч юм мартаж байгаа лүү. Ингээд өрөөнүүд нь коридороор ингээд чигсаад байждаг байхгүй юу? Энэ дундын галтгоо гэж юм байдаг. За энэ бодоггүй царай. Тэгээд та нар ингээд Кошион гэдэг ер нь ямар хөө төрлийн байр байдаг. Тэгээд бүтцэн ямар хөө байдгийг харж ойлгосон байх. Тэгээ ер нь Солонгост ирвэл ямар хөө төрлийн байранд байх нь зүгээрээ гэдэг одоо миний санийд дурдсан жишээнүүдээс одоо сонсоод ойлгоод тэгээ тэндээс өөртөө сонгоод тий аль тохирохтой амьдрал гэдэгтэй чинь тэгээ Солонгост ирэхээр бол ер нь иймэрхүү юм анхаарах хэрэгтэй гэдгийг ойлгосон байх. Тэгээд би одоо шөнө болсон байна. Тэгээд түрүүн би хичээлд явж идэрсэн. Одоо ер нь сургуулийн тий нэгдүгээр ангийн нэгдүгээр семестр хичээл ямар хөө байдгийг харуулъя. 특징에 맞게 어떤 날씨가 있어요? 물어보는 게 기수야. 됐지요? 자, 그럼 보자. 온난화 얘기하느라고 기후 변화로 인해 사라지는 동식물도 매년 늘고 있다. Ингээд энэ бичлэг та нарт тусалсан гэж найдаж байна. Тэгээ дараагийн бичлэг дээр болохоор YouTube нээвэл одоо юунд анхаарах хэрэгтэй вэ? Тэг шинээр YouTube нэгээд шинээр бичлэг хийж эхлэе гэж бодож байгаа хүмүүстээ зөвлөгөө өгье гэж бодож байна.
Тэгээд бичлэгд бас хата тэгээд subscribe дараарай. Энд дэглүү энэ аль нэг талтай байгаа. Тэгээд миний Facebook, Instagram болохоор тэр description буюу бичлэгний тайлбар хэсэг дээр байгаа. Тэгэхээр комментэн дээр Facebook, Instagram гэж бичих юмд тайлбар хэсгээс хараад дагаарай. Тэнд тэгээ асуухан байвал асууж болох учраас ер нь хэрэг болох байх гэж бодлоо. За тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Oh my god. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.